таны сэтгэлд хизээж мартдаггүй онцгой хүн байдгүй. Хамгийн хайртай хүн чинь хаяад явсан ч амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Тэр хүнийг дэндүү их санаж байгаач бүх зүйлийг эргээд харахад зүгээр л дурсамж болон хувирчээ. Гэхдээ тэр намайг бидний тойрон явдаг цаг хугацааны тойрог дотор одоо ч гэсэн хүлээж байх болов уу? Хизээч яваагүй. Киноны гол дүр Суюнжиний байр сууриас 2007 оны 9 сар. Тэр жил аавын минь бие муудаж гэр бүлийн минь амьдрал үнэхээр торцсон. Өөр хүүхдээ сайхан ирээдүйтэй байлгахын тулд намайг аав ээж минь хотын захаас төвийн нэр хүндтэй сургууль руу шилжүүлэхийн тулд хамаатан саднаасаа болон өөртөө байх бүхий л хадгаламжаа шавхсан. Ингээд миний шин сургуулийн амьдрал эхэллээ. Энэ залуу бол Чинжин, нэр нөлөө бүхий баян айлын хүү бөгөөд сургуулийн охтуудын мөрөөдлийн хан хүү. Тэр намайг сургууль руу явж байхад мотоциклтойгоо хажуугаар өнгөрөхдөө ус цацсан хүүгийн амт. Миний сургууль дээр танилцсан цорын ганц эмэгтэй найз Муу Юха. Тэр бол яг л над шиг эгэл жирийн амьдралтай хөөрхөн охин. Мёншу. Энэ охин бас манай анги. Нөгөө их цантай залуугийн бага насны анхны хайралтаа. Гэхдээ хэсэг бие түнд ч үнэхээр дургүй байсан да. Сомин. Сэтгэл нь дэндүү цайлган Мёншуд үнэхээр хайртай нь тодоос тод. Энэ сахилгагүй дэггүй залуу бол Жозу юу? Ер нь их хийсвэр гаралтаа гэхдээ л цайлган. Чинжин, энэ мөчийг би хизээж мартахгүй байх. Тэр миний дунд сургуулийн амьдралыг минь гэрэлтүүлж, түүнээс болж миний дараагийн он жил цаг хугацаа минь түүнээс болж тогтолсон юм. Суюнжи маань шинэ ангитаа ороод явж Чинжиний урд суучдаг. Шалгалтын дүн гарахад ангийнх нь боломжийн дүнгүү тавсан ч Юнжин 52 гэтэл Чинжин 100 оноотой. Дэндүү харьцангуй байна л та. Гэхдээ тэгэд бүр эвдэрхий сандалтай таарсан ч болдоо. Завсарлагаанаар Юнжин номны завсар нэг зүйл хийчихэд гарах гэхэд Чинжин хичээлээ мэдгүй бол асууж ил да энэ төрэ гэж тоглож байгаад номны завсар хавчуулсан байсан ариун цэврийн хэрэглэлийг нь унахчдаг. Үүнд нь Юнжин дургуйцээд гараад явхад ангийнх нь Жо бүр задлаад гар маран дээр нааж тоглох жишээний. Өдрийн хоолоо идэхэд явж байхад Жо Чинжи хоёр гарч ирснэ. Чинжиний хүлийг сандалны хөлөөрөө гимтээсэн гимээ цайруулад цайны газар хүртэл үүр эсвэл нөхөн төлбөр өг гэхэд Юнжин өөртөө байх бүх мөнгөө карта өгчхөөд мантуу ганцаараа идэж сууж байхыг нь юугаа найз нь хараад өөрийнхөө хоолноос хуваана. Нөгөө Жоогоор харин Юнжиний картанд байсан бүх мөнгөөр хүүхдүүдэд зайрмаг авч өгчөөд Пүү Юнжин чинь харин өстө баян гар штэ картанд нь их мөнгө байна лээ гэхэд Юуха ирснэ. Та нар Юнжиний амьдралын талаар юу мэдхий? Наад зайрмаг авсан мөнгө чинь Юнжиний нэг сарын хэрэглээний мөнгө байсан заа юу гэж Пал Хитлэн хэлээд яваад өгчнө. Чинжи харин картыг нь буцааж өгөхдөө зүгээр л шидчихэд яваад өгнө. Тэгсэн чинь картанд нь маш их мөнгө хийснийг нь Юнжин хүлээн зөвшөөрөхгүй, надад бусдын хандив хэрэггүй, намайг өрөвдөх шаардлагагүй гэдэл яваад өгнө. Дээвэр дээр Юнжин манд жаахан сэтгэлээр унсан байхад нь Чинжи ирээд "Хөө Юнжин нэ, би яг үнэндээ уртаа тэнэг хүн суулгаад баймааргүй байна. Муу сурдаг болохоор чинь яах вэ? Чамд тооны хичээлийг чинь үнгүү давтлага болгож өгье" гэхэд Юнжин маань үнэхээр хичээх хэрэгтэй учраас түүний саналыг зөвшөөрч энэ өдрөөс эхлэн манайх хоёр бүр өдөр бүр дээвэр дээр хамтдаа хичээлээ хийж нэг тийм бяцхан дурсамж нууцыг бий болголоо. Ингээд мэдээж хичээсний үр дүнд Юнжин маань 52-оос дээшлээд 85 хүртлээр ахиц гарч манай хоёрын харилцаа ч гэсэн маш дотн болсон байв. Бас нэг сонирхолтой мэдээ гэвэл Юуха ангийнхаа нөгөө даалдах Жод сайн биенлээ. Юнжин ч гэсэн Чинжинийг бейсбол тоглохыг нь хараад хинхэндээ татагдж байгаа нь илт. Гинтэл Юнжинийг багш нь дуудаад тэр гэрлүүгээ яваад өгнө. Тэгээ маш олон хоног хичээлдээ ирээгүй учраас эдгээр өдрүүдэд зөвхөн Чинжинд л бүх зүйл утга учиргүй гонигтай хоног өдрүүд хөврөн өнгөрсөөр. Тэгэл байж идэл гинэт Юнжин өөрийнхөө суудаг суудлаа ангийнхаа найз Юухатай салхаар олж энэ бүх нөхцөл байдлыг яагаад Юнжин Чинжинээс холдох гээд байгаа талаар асуухад Юнжин зүгээр л намайг тайван байлга гэх хоёрхан үгийг л хэлсэн. Учир нь Юнжиний аав өвчнөө дийлэлгүй нас барж түүний хувьд аимшигтай хар тарсан өдрүүд байсан ч өөрийнхөө бүхий л байх нөөц бололцоогоо шавхан зөвхөн элсэлтийн шалгалтандаа л бэлдэж нэг л мэдхэд тэд сургуулаа төгсөн элсэлтийн шалгалт аль хэдийн болоод өнгөрлөө. Цаг хугацааны эрхээр ахлах сургуулаа төгсөж бүгд амьдралын зураасаараа зурсан тэр заагаар алхах өдөр иржээ.
Чинжийн тэр өдрөөс хойш Суу Юнжинийг тайван байлгаж төгсөлтийн энэ өдөр түүнтэй ярилцахыг хичээж зөвхөн түүнийг л харсаар, түүнийг л хайсаар. Уюухай харин Юнжин чи үнэхээр хийхийг хүссэн ч зоригч нь дутдаг зүйл байдаг л үсттэй. Одоо найзаагаа харж байгаараа заа юу гэж хэлээд Жоо дээр очиод бүжгэн дураад бүжиглэж байхад Мёншу Юнжин дээр ирээд хардаа Юнжинээ Чинжинтэй би 18 жил найзалж нөхөрлөхдөө түүнийг хэн нэгэн лөө ингэж тэмүүлж ийм байдалтай байхыг нь харж байгаагүй. Гэхдээ чи өөрийнхөө зэрэг зиндаагаа мэдрэх хэрэгтэй. Чинжин бол сайхан хунтайж, гэхдээ чи бол түүнд тохирох үнсгэлжин биш. Учир нь тэр сургуулаа төгсөөд Америк руу явж гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлнэ. Харин чи бол ядуу айлын охин штэ. Тэр зүгээр л чамайг өрөвдсөндөө чамд тусалсан. Бити түүнийг их юмд бодоод байгаарэ гэж хэлж яхад Чинжин түүн дээр ирээд шууд бүжгэн дураад тэд хамтдаа ингэж анх удаа бүжгэлсэн юм. Харин Мёншу тэднийг атаархан хорссон харцаар харсаар гинтэл тог тасраад Чинжин Юнжинээ бүр чангаас чанга гэгчин тэрвж байгаа бол Уюуха өөрийн сайн залуу Жоогоо зориг гарган үнсгэд гэрэл асаж Суу Юнжин тэндээс гараад явхад манай Чинжин юу гэсэн гээч Суу Юнжин хоёулаа хамтдаа бай. Чи миний найз охин болооч хамтдаа Бээжин явж Синхуа их сургуульд орё гэж сарлуу хараад орилцоход Юнжинээ одоо орчлон хорвоо миний бодлыг мэддэг боллоо гэж хэлэхэд Юнжин маань юу ч хэлэлгүйгээр түүнийг үнсчээд сүүлийн удаа баяртай гэж хэлээд сална. Энэ бол тэдний сүүлийн уулзалт байлаа. Даанч үүнийг Чинжин мдээгүй. Үрд баяртай Чинжин. Тэр гайхалтай бас гунигтай өдрөөс хойш аль хэдийнэ 2 жил өнгөрсөн байлаа. Суу Юнжин гих охины амьдрал игэл даруухан жирийн үргэлжилж хичээлийнхаа хажуугаар цагийн ажил хийж энэхүү цаг хугацаанд Чинжин Юнжиний амьдралаас алхуурхнаар ааж маажмаар холцоор мартагцаар тэд энэ хугацаанд нэг ч удаа уулзалтаагүй. Түүний цагийн ажил хийдэг номын санд Шинжуан гэх илдэг зал байдаг. Юнжин нэлээд сайн санаа тавьдаг. Шинжуан гих залуутай хамтдаа маш олон ажлыг хийж өдөр бүр баг хамт байдаг болсон учраас нилээдгүй дотно болсон. Мэдээж хамгийн сайн найз Уюухатайгаа нэг сургууль сурдаг болохоор Жуаныг бодохоор тэргэл сар бодогддог. Харин Чинжин бол хинтээж харьцуулшгүй онцгой нэгэн гэж ярилцаад удаагүй байхад Суу Юнжинаа гэдэл нэг залуу ойрлоод тэг гайхаад харахад тийм ээ манай дурлалт хунтайж Чинжин ирж гисэн яг энэ үед Жуанч бас ирж таарад хин өөрсдийгөө Юнжиний найз залуу гэж танилцуулна. Ингээд манай гурвын хайрын гурвалжин эхлэв шүү дээ. Хамтдаа ямар ч байсан гадуур гарахаар болно. Хийдэд очиж бүгд өөрийн хүслээ бичиж явахдаа Чинжин Юнжин руу харж инээхдээ өөрийнхөө бичиж байгаа хүслээ нуун. Чинжиний ихч Жуантай ус авах гэж явх хооронд Чинжин Юнжин тандан энэ хугацаанд чамайг мартыг бодохгүй бай гэсэн ч үнэхээр хэцүү байсан. Миний сэтгэл ямар их өвдөж байгааг чи мэдхүү гэж хэлээд оройн тэр гурав ууж суулаа. Юнжин маань огтуудгүй ч гэсэн Чинжин угаасаа хор шарыг нь малтаад нэг хундаг өвөхөд цаадах чинь тасраад Жуанд хамт уугээд өвөхөд нөгөөх нь уухгүй байхаар нь ганцаараа бүр хитэн шилийг уугаад уурлаад Юнжинд үнэхээр их уур нь хүрээд байж хахад манай Юнжин тасарсан ирнэ. Чинжин гэх нэрийг л хэлээд байдаг. Эсвэл хөөхөн байгаа сте. Харин маргааш нь Жуан Юнжинтай нэг их юм ярихгүй ажиснаа гинтэл чи надтай хамт зүгээр л игэл жирийн энгийн даруй амьдралаар амьдрахыг хүсэж байна уу? Эсвэл Баян айлын бацааныг дагаад явах уу? Өөрөө шийд энтэр гэдээ. Үүнийг сонсоод Чинжин дээр очиод чи Жуанд юугээд хэлсэн бэ инээтрээ гэл. Би чамд үнэхээр дурггүй, бүр чамааг өгтлээ үзий яддаг гэж хэлснээр манайх хоёрын олон жилийн дараах уулзалт дахин өндөрлөж он цаг хугацаа хөвөрсөөр. Жуанч сургуулаа төгсөж Юнжинаас холбоогоо тасалж Чинжинч бас холбоогүй. Тэдний ангийн Уюуха ангаахаар сурж байгаа болохоор дадлага хийж байхдаа автын осолд орсон хүний өрөөнд ороход түүний анхны хайр Жоо байх нь тэр. Мэдээж л хайртай учраас асарч сувилж Жооч бас Юухад тийм ч муу биш байх нь. Хичээлийнхээ хажуугаар Юнжин цагийн ажил хийдэгч энэ жил ээж нь заавал гэртээ ирээрэй гэж гуйсан болохоор цаа чин гэрлүүгээ явна. Очихт нь ээж нь хүнтэй сухаар болсноо ч хэлээд Юнжин маань ээжигээ аз жаргалтай л байвал охин нь оролцохгүй гэлээ. Гэтэл бас л удаан алга болсон байсан Чинжин ирсэн байлаа. Тэдний гэр бүл энд ойрхон станц худалдаж авч байгаа бөгөөд ээждээ тусалж ирсэн юм байна. Манай Юнжиний гэр бүл туулайн ийм дэнлүү шиг зөвл 5-ыг шөндөө хийгээд 42 юан олж 2 өдрийн хоолны мөнгө олдог. Тэгсэж Чинжин маань би чамд 50 юан өгье. Надтай шүнжэнгөө ярилцаач гэхэд Юнжин
Чи бидний амьдрал ямар хэцүү гэдгийг мэдэхгүй. Чиний үг 50 юанаас илүү ээж бид хоёр шүнжин суугаад чамаагүй өөрсдийнхөө хүчээрээ ажиллаж 42 юанаараа жаахан ч гэсэн хоол авч идэхэд амттай байд юм аа. Тиймээс чамтай ярих зүйл алгатаа гэж хэлээд гараад явсан ч Чинжийн бүр бүтэн шөнийн турш хуруу гараа хатхан гимтэн байж юунжинд туслахыг хичээсээр. Өглөө орж ирэхэд нь цонхон дээр унтцсан, нэг чихдээ бүр сүүлгүй туулаа хүртэл хийцэн, сэтгэл нь сайхан юм да тий. Ингээд юунжийн бүр Чинжиний сэтгэлд үнэхээр их баярлаж, их сургуулаа төгсөөд заавал Чинжинтэй хамт Бээжинд хамтдаа амьдрнаа гэд амлана. Яа, эцэст нь ингээд тэд албан ёсоор үерхэж авах шиг байна. Тун утгагүй сургуулаа төгсөж байгаа болохоор Чинжинтэй хамт байх гээд Бээжинд мэргэжлэрээ ажиллаж болох маш олон газар руу анкетаа илгээсэн боловч ямар ч газар иргэн холбогдсонгүй. Харин тэдний нэг найз нь Шанхайд яг мэргэжлэрээ ажиллах боломж гарч ирснийг дуулаад яах чаргагүй тэр газартаагаа гэрээ хийчээд гарч ирэхэд Чинжин залхаад харин чамд Бээжинд ажил олчлоо мэргэжлэрээ биш байсан ч цаашдаа болох байхаа гэдیں۔ Тэг Юнжиний хувьд Чинжинтэй хамт байхыг хүсэж байгаа ч гэсэн мэргэжлээ үнгүүдүүлж диплома хаяхыг ч бас хүсэхгүй байгаа. Үүнээс олж багхан маргалцсан ч Юнжин шууд түүнтэй уулзах гээд хурдны галт тэргээр Бээжин явах тасалбар аваад явна. Тэгсэн чинь Чинжин бас түүнтэй уулзах гээд Шанхай руу явж байдаг. Тиймээс манай хоёр уцаар яриад Тайян дээр буугаад тэндээ уулзахаар боллоо. Тэгээ энэ хэсэг бүр ёстой хөөхөн хоёр талд хин хинийгээ дуудаад бүр догтлоод гүйгээд ямар их сансан нь илт. Дүрс солигдож Жо уу юуха хоёрын хэсгүүд гарна. Жог автын осолд орсноос хойш тэр хоёр ер нь уулздаг болсон. Гэхдээ үерхэл бол биш л дээ. Учир нь Жо үерхдэг бүсгүйтэй хэрнээ уу юухатай уулздаг. Үүнийг нь юуха мэддэг хэрнээл өөрийнхөө сэтгэлийг юусоо захирч чадахгүй. За одоо тэгээд энэ хэсгээр бүр амар хөөрхөн заа манай хоёр ч уулзсан тэгээд үерхэж байгаа ч гэсэн анх удаа хамт хонж байгаа. Чинжин түүнд бүр үнэхээр хайртай болохоор хамаагүй бидэн ч хурж зүргэлдэггүй. Зориг гаргаад орлуу н ороод хоёулаа биенээсээ хичээд эцэст нь Чинжин чи яа маглаа гэдэл үнсчдэг. Манай хоёр ингээд хамтдаа амьдрахаар олноо. Харин Жо нөгөө үерхдэг бүсгүйтэйгээ 7 хоногийн дараа хурмаа хийж байгаа. Гэтэ намайг уучлаарай би хаяач хамтаа гэрлээд аз жаргалтай амьдэрсэн бол үнэхээр сайхан байх таа гэж боддог. Намайг уучлаарай гэд юухагаас харилцаагаа таслана. Тэгээ ийм зүйл болно гэдгийг тэр мэдчихсэн ч түүний зүрх сэтгэл маш их шаналж үнэхэрийн хэцүү хүнээс угаасаа сэтгэл гуйх шиг аимшигтай зүйл магадгүй хаанч байхгүй бах. Тиймээс түүнийг харахгүй хол байхыг хичээж Даблины сургуулиас урилга авсан учраас ингээд юухаа маань өөр улсыг зорлоо. Чинжин Юнжи хоёр маань харин хамт амьдарч байгаа. Ер нь их хөөрхөн гэр бүлийнхэн том уулзалтад очисон чинь эгч нь их найрсаг хүлээж авсан ч эгчийнх нь найз залуу нөгөө Жуван байдیں۔ Бүр хин гайхаад тэгсэж Жуван Юнжина бид одоо адилхан боллоо те. Хин баяа айлын хүмүүсийг тэгээдэ тавчлаа. Одоо дутагдах, гачигдах зүйл байхгүй үстэй. Хайр энтерл гэж бити худлаа дүр эсгээрээ энтергээд нилээн хүнд өгнүүд хэлнэ. Юнжин хизээж Чинжиний мөнгнөөс олж хамт байгаагүй. Үүнийг угаасаа Чинжин ч гэсэн мэдж байгаа. Өдөршлөг тараад бороо орж байсан болохоор түүнийгээ үүрээд хоёулаа одоо ингээ гэрлэх үү? Насан туршдаа хамт бай. Суу Юнжинэ би чамайг энэ яваа насандаа хизээж орхихгүй гэдэл хайр ийм л байдаг байхтаа гэмээр аз жаргалыг нандан хорон мөч бүхнийг тэд мэдэрч байна. Тэд одоо аз жаргалтай байгаа. Гэхдээ Юнжиний хувьд энэ аз жаргал нь дахиад удаан үргэлжилсэнгүй. Ээжтэй нь хамт амьдарч байгаа ах нь ээжийг нь хорт хавдар туссан, мөн эрхэлж байгаа жижигхэн компанид дампуурж бараг ажлаасаа ч гарсан, маш их хэмжээний мөнгө хэрэг олж байгаа. Ахынх нь одоо энэ хийж байгаа ажлыг Чинжин олж өгсөн талаар хэлж, Юнжин бүр яах ч учраа олохгүй, Чинжинээс угаасаа бүх зүйлээ гуйж чадахгүй түүнд хэцүү байлгах болбоо гэсэн үднээс баг ч гэсэн мэддэг таньдаг хүмүүсээсээ мөнгө зээлээд сүулдэ аргаа бараад Жуан руу холбогдож тэр их мөнгийг зээлдэг. Гэртээ ирэхэд Чинжин бүх зүйлийг мэдсэн. Ийм чухал асуудлыг яагаад надаас нууж байгаа юм бэ гэхэд санаагч нь зовоохыг хүсээгүй. Бүх мөнгийг аль хэдийн Жуанаас зээлээд авцсан гэсэн талаар хэлнэ. Чинжин харин би чиний найз залуу эзтэй. Юнжин яагаад чамд хүнд хэцүү зүйл тохиолдож яхад найз залуудаа биш Жуанд хэлж байгаа юм бэ гэсэн ч ядуу байх зовлон
Жуван мэддэг учраас гэж хариулахад тэр юу ч хэлэлгүй гараад л явна. Чинжин тэндээс гарч яваад Жуван дээр очиод Юнжиний зээлсэн мөнгийг 2 дахин угуулж өгөөд дахин миний эмэгтэйтэй холбоо тогтоох хэрэггүй гэдгийг сануулад ангийнхаа Мяншу Сомын хоёртой суугаад ганцаараа маш их уудаг. Нэрээ энэ хоёр маань үерхэж байгаа шүү за. Юнжин лөө тэд залгаад түүнийг ирээд аваа гэсэн ч миний юу хийх чамд ямар ч хамаагүй. Учир нь чиний юу хийх чамд юу тохиолдох чинь надад ямар ч хамаагүй болсон бидтэй гэд Юнжинийг бүр хүнч гэж тоодгүй. Ингээд тэндээс гарсны дараа Сомын чи андаа хөөе. Бид нэг анги байсан байж болно заа юу. Тэглээгээд чи хайртай эмэгтэйгээ өөрийн болгочоод яаж ийм байдалтай болгож чадчихна гэхэд Мяншу тийм шүү. Чинжин чи түүнийг ямар их үнцнээр олж авлаа да. Одоо суу Юнжиний харцсан чамаа гэхээ болсон мэт харагдчихэв. Чи миний мэдих Чинжин биш байна гэд яагаад хүчдэг. Гэртээ ирээд суу Юнжин тандан. Суу Юнжинээ би тэртээ 2007 оноос эхлэн чамайг 6 жилийн турш хайрлаж хинээс жилүү харамлаж байсан. Гэхдээ бидний замууд одоо өөр болсон юм шиг байна те. Бид бие биедээ сайхан дурсамжууд үлдээсэн. Ингээд салцгаая гэдэг үгийг хэлнэ. Маш богинохон хугацаанд хамт байсан ч тэд маш ихээр шархалсан юм. Чинжин удахгүй Америк руу нисгээс өмнө Юнжинийг хүлээсэн ч түүнээс чамаас зээлсэн бүх мөнгөө төлөх болно. Сар бүр зээлээ төлөөд явна. Баяртай гэх утгатай юм бичсэн байдаг. Тэдний энэ олон жилийн дараах бие биений сансан сэтгэл ингээд л дуусах юм гэж юу? Энэ өдрөөс хойш олон жил өнгөрлөө. Суу Юнжин гэх эмэгтэйн амьдрал игэл даруухан онцгойлох зүйлгүй он жилүүд урссаар энэ өдрүүдэд энэ жилүүдэд тэр Чинжинийг маш ихээр санаж байгаа. Тэднийг холбох ганцхан гүүр нь сар бүр түүний дансанд зээлээ төлөх явдал байсан юм. Тэд бие биеэсээ холдоод олон жил болжээ. Ингээд нэгэн өдөр Юнжин Жуван болон Чинжинтэй хамт сүм рүү явж исэн тэр газартаа эргэн очиж залбирчаад явж байхдаа яагаад ч юм Чинжинийг маш ихээр санаад буцаж очиод хэдэн жилийн өмнө Юнжинээс тэгж хинуугаад байсан бичсэн зүйлийг нь харахад Юнжин бүх хуудсан дээр Суу Юнжин, Чинжин, Суу Юнжин, Чинжин гэж бичсэн байлаа. Чинжиний ганцхан хүсэл бол насан туршдаа Юнжин л байсан юм. Сүүлийн хэсэгт тэр зөвхөн Чинжинийг харахаар түүнтэй уулзахаар Нью-Йоркийг зорж хаягаар нь очино. Тэнд очиход нэг жирэмсэн эмэгтэйг Чинжин машин суулгаж байхыг нь хараад за угаасаа л ийм олон жил намайг хүлээн гэж юу ах втэ гэд бүр уулзахчгүй яваад хүчдэг. Харин машинтай явж байхдаа Чинжин Юнжинийг хараад түүнтэй уулзаж хөөй Суу Юнжин мангархан минь дээ. Би чамд хэлээ эзтэй. Энэ яваа насандаа чамаас хизээч явахгүй гэж. Чиний харсан бие давхар эмэгтэй бол манай эгч. Энэ гэр бүл нь. Би чамд одоо ч хайртай. Чамаас хизээч явахгүй гэд эцэст нь тэд олон жилийн дараах он цаг хугацааны саад бэрхшээлийг даван туулж өөрсдийнхөө сэтгэл зүрхийг нээж чадлаа. Бүх зүйл байх ёстой байрандаа үргэлжлэх ёстой цаг хугацаанд. Эцэст нь гэж хэлэхэд анхны хайр бол амьдралд хамгийн үнэтэй, хамгийн сайхан мөчүүдийн нэг байдаг. Энэ бүх мэдрэмж зүрхний гүнээс гарч сэтгэлд хизээж мартагдашгүй ямар нэгэн орон зай үлдээдэг. Энэ мэдрэмж бол хамгийн анхны удаа өөрийгөө бусдын дэргэд бүрэн илэрхийлэх, сэтгэлээ нээлттэй байх цаг хугацаа байх. Заримдаа хайр амьдралыг бүхэлд нь өөрчлөх хүч чадал түүний жинхэнэ утга учирыг мэдрүүлдэг. Анхны хайрыг мэдэрсэн хэн бүхний сэтгэл нь өөр дуянгатай, гэрэлтэй байж олон зүйлийг даван туулж хайрын энэ дотоод хүчийг мэдрэх бүх зүйл илүү сайхан болно гэдэгт итгэж байгаарай. Гэхдээ заримдаа хамт байх боломжгүй, харин сэтгэл зүрхэндээ өөр нэгэндээ хайртай хүмүүсийн хувьд энэ цаг мөчүүдэл үнцэнтэй. Бидний амьдралд ямар ч зам байсан, ямар ч бэрхшээл тулгарсан, бид нэгэндээ чин сэтгэлээсээ хайртай байгаа нь амьдралын хамгийн үнэтэй зүйл юм шүү. За ингээд дараагийн гайдаа үзхийг хүсэх юм бол та бүхэн сувгаа subscribe дараад, лайка дараад сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа. And just you and me 反反复复寻寻觅觅你是否从未忘记 At last you and me
转转，走走停停，原来你还在这里，还在这里，还在这里。